За өнөөдөр юу үзэх вэ гэхлээр бас нэг 2 зураг ашиглаад хүрхэн эффекттэй зураг хий. Эффектийг нэвлүүлэх зохиомжтой. За 2 зураг сонгоо орууллаа. Ажлын хэлбэр үзье. Ажлын хэлбэр маань 10 аргатай байх болно. Тэгээд метр 300 color mode нь RGB байна. Тэр бол мэдээж бах. Яа. Мэдээж 2 зургийнхаа фоныг салгах хэрэгтэй. Аль болох би цулгуун зураг авч байгаа арийнхын фоныг тэгвэл салгахад амраа. За Magic Band аваад. За ингээд тэгээд 40-гээд өгчин. Цагаан тон дээр товчлоо. За энэ сонгогдоод үсүүд дээр сонгохын тулд энэ deadline сонголтоос edit to selection гэдэг дэрийг дараад за тэгээ ингээд нэмээ дараа яваад энэ сонгогдоод үсэг дээрээ за илүү орчиж тийм ээ. За яг энэ хэсэг нь уусны хэрэг болохгүй. Одоо 6 эсрэгээр цогцолтол Ctrl Shift I. За refine гэж хэлээ. Энэ view гэдэг дээрээ on black гэдэг нь сонгочулаа амар нэг сайн салж өгөө юу гэдэг харагдана. За smooth гүлээлгэх юм жоохон нараад өгье. Shift гэдэг нараад энэ үсний хэсэг нь цагаан контуртай байгаа учраас ингээд арчиж энэ дээр brush цаад. За тэгээ арчичаа дахиад shift хийж жоохон хасчих. За ингээд гоё болоод ирчихэ. Ажлын хэлбэр руугаа зөөхийн тулд move tool-ийг авлаа. Чирлээ. Ctrl T-гээр хэмжээг нь таарууллаа. Яа. Болсон гэвэл enter дарчихна. За энэ барааны тусдаа ингээд сонгочих Ctrl T. За энэ хэсгийг авъя гээл. За энийг найдлах чи. Энэ төлөв аваад маркуудыг ингээд сонгоод энэ хэрэггүй гэж delete хийгээ Ctrl T боловлчихно. За сонгочих Ctrl T. За одоо яах вэ гэхлээр энэ борооны төслөө бас background салгаагүй байна тий. Цагаан хөлтөд Magic Band авч гаад ингээд товшиж цагаас тэгэл delete Ctrl T. Одоо энэ layer 2 буюу борооны төсөлч layer 2 дээр барилж байгаа шүү дээ. Энийгээ Ctrl тавчлууд дарж гаад энэ хоол дөрвөлжин дээр дараад өгнө. Тэгэхээр ингэ сонгогдчихжээ. За тэгвэл layer 1 дээр очиод layer 1 зураг барилж байгаа давхар байгаа. Layer 1 дээр очиод гарнаас Ctrl G-гээ оруулчихна. За одоо энэ layer 2-ын нүдийг нь хаагаад layer 1-ийнхаа бас нүдийг хаагаад үзье. Тэгэхээр яг энэ дэдлийн хэлбэртэйгээр доотлон зурнасаа сонгогдсон байх нэ. За одоо layer 1 дээр очиод mark tool-ийг аваад энэ хэсгийг delete гэж сонгож Ctrl G. За ийм гоё хэлбэртэй болчихлоо. За одоо шүү brush tool-ийг ашиглаад ард нь гоё бас нэг өнгө өгөхийн тулд за би энэ чинь нэг brush дээр оруулахаа юу эффектийг одоо яасан ба install-ийг нэг хавцанд хийсэн байгаа. За тэгээ Ctrl O гэж бод энэ splatter гэсэн хавцыг нэгээд splatter гэсэн мод энэ цагаан юу бичигдээгүй яг энэ дээр нараад open гэж дарчих. Тэгэхээр brush tool-ийг аваад харахаар энэ сонголтын дотор ингээд доор ингээд нэгдээд орсон байгаа юм 240 төгрөг тий. За эндээсээ дурын хүссэн эффектээ сонгоод за би болохоор нэг авчи. За цамцныхаа өнгөтэй адилхан өнгөөр будыг гэх юм бол brush авсан байгаа тий. Тэгвэл удаа энэ цамцан дээр очиод alt үсгээ дарчих. Alt-ад хахаар нэг юм хэлбэртэй болгоод mouse нэгээ дараад за тэгэхээр нүүр өнгөн дээр чи энэ өнгө гараад ирсэн баа. Background дээр очиод бодчих. Ингээд товшчих. За дахиад нэг юм олон тийш өссөн байвал гэж үсэн мэдчихэв. За нэг юм битгч юм уу те. Ингээд боллоо. Аюу амархан ирнэ. Гоё харагдаж байна. За энийг ингээ хийгээд үзээрэй. Description доотлын description дээрээ линкийг тавьчих шүү. Тэгээд тийш ороод дагаад хийгээрэй.